За энэ асуудал асар чухал байгаамаа. Ер нь бол бид нар парламент шиг болоод ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг болоод засгийн газар шиг болох зайлшгүй шаардлага байгаа. Бүлэг шиг тий байр-байрандаа очихгүй бол хэдүүлээ үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа яаран сандраа дэгийн хуулиа хийчихсэн. Ерөнхийлөгчийн хуулиа одоо хүртэл батлаагүй ингээ байж идэг. Тэгээ засгийн газрын хуулийн бас нэг бантан шиг юм байдаг. Болохгүй асуудлыг засгийн газар их хурл руугаа оруулж ирдэг. Их хурл нь одоо яг юу шийдэх вэ гэдгийг тодорхой гаргаж байгаа шийдвэр нь Монгол улсад одоо хэлбэрэлтгүйгээр мөрдөгддөг болох. Энэ бол одоо төрийн дархлаанд бол асар чухал байгаамаа. Тэгээд би Бямцогт дараагаас нэг зүйлийг тодруулаад Тэмүүжин гишүүнээс бас давхар асууя гэж бодож байгаа. За хулигддаг тийм ээ. Одоо ер нь хулигтаад бол одоо нам дотрооч хулигдчихл байдаг, бид нар нам дамнаж хулигдаж байдаг, хаширч байна. Тэгээ ер нь бол бид бол энэ үнэт зүйл дээрээ бол нэгнийгээ хулигдмааргүй байгаа. Үнэт зүйл дээр. Юу вэ гэхээр өнөөдрийн хилцэж байгаа асуудал бол парламентын үнэт зүйл. Энэ бол зарчим. Тэгэхээр би их хурлын удирдлагууд Сандгаа дарга байна. Бямцог дарга их хурлын дарга болох байх. Бачаргал дарга байна. Ардын намын бүлгийн дарга. Хууль санаачлагч Тэмүүжин байна. Та нар бол ер нь эх 7 хоногт яг энэ хуулийг батлах уу? Одоо гадна дотны нөлөө ороод ирлээ. Энэ тентхийн дарамт шахалт ороод ирлээ. Бүлгийн гишүүд эсрэг байна энэ төр гэд ингээд бултаж гуйваад энэ зарчим болоод итгэл үнэмшил дээрээ нэгнийгээ хулигдах байх юм бол Монгол төрийн нэр хүнд унах гэхээсээ илүү Монгол төрийн дархлаа сулраад байгаа юм л та. Тэгээ энэ дээр одоо та нар бол их тодорхой хэлмээр байна. Тодорхой байр суурь илэрхийлмээр байна. Нэг эрх хүн шиг одоо байхгүй бол алхаал буруутаад байна шүү дээ бид нар. Тэгээд Тэмүүжин гишүүнээс асуумаар байна. Яг энэ хуулийг батлуулах танд эр зөрөг болоод яг энэ ойлголцол чинь бүрэн явсан уу гэдгээ бид нарт нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт ер нь Сандгаа дарга энэ дэгийн асуудлаа ойрын үед нэг багцалж ярих уу? Яг 126 та энэ парламентын дэг. Одоо ялангуяа тэр засгийн газрыг томилох чөлөөлөхтэй холбоотой гээд энэ асуудлууд чи их олон байна шүү дээ. Хэрхэн хүн үгээ хэлэх үү? Одоо жишээлбэл бүлгүүд яаж асуулт асуух вэ, яаж шалгаруулах вэ энэ төр гэдгийг тодорхой зааж өгөхгүй. За хууль санаачлагч Тэмүүжин гишүүн. Тэгээрээ хууль санаачлагч. Тэгээ. За бид ер нь бол би хувийнхаа байр суурийг илэрхийлэхэд бол энэ парламентын арчлыг бэхжүүлэх, парламентын дархлааг сайжруулах чиглэлд энэ улсын хурлын чиглэлээр өргөн барьсан хуулиудынхаа эцэг үүснэ гэдэг хатуу байр суурьтай байгаа. Ямар ч байсан улсын хурлаар хилцүүлнэ. Улсын хурлаар батлах хэсэг бол гишүүдийн 126 гишүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ 126 гишүүн ер нь энэ парламентыг одоо парламент шиг болгож авахгүй бол 1992 оны үндсэн хуулиар бэхжсэн улсын хурал гэдэг энэ институт өөрөө маш эмзэг, салхитагаж намирдаг. Энэ бидаасан тусгаар улсынхаа ингээд хөдөлгчгүй ноён нуруу нь болоод уун шиг дүнхийгээд байж явах хэвээр институт сүүлийн 2 жилийн дотор жишээ нь нэг намын дотоод сонгуулийн үр дүнгээс болоод 2 спикер одоо унахчаа сууж штэ. Уул нь бол намын дотоод сонгуул болдгоор болж л байдаг. Засаг хөдөлгөөр хөдөлж шинчлэгдэж байдаг. А улсын хурл бол доктортой дүнхийгээд ноён нуруудаа сууж явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл харамсалтай нь юу болоод хувирсан бэ гэхээр улсын хурлын дарга буюу парламентын спикер өөрөө намын дотоод улс төртөө дотор гол тоологч байдаг. Намын дарга болох гэж оролддог. Намын дарга болсон гэдэг энэ хоёр үзүүлэлт чинь л өнөөдөр Монголын түүхэнд 2 жилийн дотор улсын хурлын дарга 2 удаа буулгацсан парламентыг бий болгочихж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ хуулийн хамгийн гол үзэл санаа бол ерөөсөө парламентын спикер
төвч байх ёстой. Төвч байхын тулд улс төрийн намын дотоод улс төрөөс ангид байх ёстой гэдэг зарчмыг бид одоо хуульчлахаас өөр аргагүй байна. Намын улс төр рүү оролцдоггүй, харин намуудыг парламент дотроо мэтгэлзүүлж, ярилцуулж, зөвшлийг хангаж, парламентыг өөрийг нэг тусахтай энэ улс орны асуудал нөгөө жомаа алах гэд гэрээ шатаа гэдэг шиг болохгүй байхад нь гол хэрэгсэл нь болоод сууж яадаг спикертэй байх гэдэг бол Монгол улсын хувьд бол бараг тусгаар тогтнол бүр эрхт байдлын нэг том хэмжээр. Парламентын засал бүхий улс орнуудын бүр эрхт байдал гэдэг нэг ойлголт байдаг. Сүрнэтэд энэ бүр эрхт байдал парламентын шийдвэр гаргах чадвар доктортой байдлаар хэмжигддэг. Одоо бид бол парламентын доктортой болон шийдвэр гаргах чадвараа нэг анхаарч харахгүй бол Монгол улсын сүрнэтэд чинь ер нь эмзэг биш шүү. Үнийг хэлэхэд. Тийм учраас энэ сүрнэтэд бие парламентын бидаасан байдал баталгааны гол илэрхийлэл бол парламентын дарга спикер. Тэгээ энэ спикерийг л одоо бид бол яагаргүй парламентын засал бүхий үндсэн хуулитай улс орны хувьд бол үнд сүлийн нэг том шалгуур байдаг. Тэгээ энэ үндсэн хуулийн дэг журам үзэл санаа руугаа хэдүүлээ нэг зоригтой тууштай алхаад энэ улс орныг нуруундаа авч явж байгаа намууд нэг ийм байр суурин дээр бол нэгдэх нь бол зөв л гэж би харж байгаа. Тийм учраас улсын их хурлын даргад нэр дэвшээд спикерийн үүргийг төвийг сахиж парламентын арчлалын төлөө зогсно гэж амлалт өгж байгаа Бямцогт гишүүн өцөгдөр бас байр суурь маш тодорхой илэрхийлсэн ардын намын бүлгийн дарга гэх мэтлэн энэ хүмүүс одоо хэлсэн үгэндээ сууна гэж итгэж байгаа.